Найз гэж одоо амьдралын хамгийн том орон зай эзэлдэг тийм зүйлийг хэлнэ. Ер нь найз гэдэг бол тийм айхтар хүнд их олон байгаа дэмий гэж би боддог шүү дээ. Миний хувийн бодол. Цөөхөн мөртлөөсөө чанартай. Найз дундаасаа бүр гоё үнэмч найзтай байна гэдэг. Хүний зовлон жаргал дээр ч юм уу үнч найз хажууд нэг сайхан төшиг болоо зогсож байгаа сайхан шүү дээ. Таны жилдээ итгэдэгшгээ найзтай итгэж бүх зүйлээ бүх нууцаа ярьж сэтгэлээ онгойлгоно гэдэг бол маш азтай хүний одоо зүйл хаа гэж би бодож байна л да. Тэр болгон би ахтай ихчтэй эдгээр дотн ч гэсэн бүх нууцаа ингэж ярьж ярихгүй юм байна шүү дээ. А тэр болгоныг бас найзд ярина тий. Тэгэхээр найз гэдэг бол их үнэнч байгаасаа л гэж би боддог. Хамтарсан юм дуучдын тоглолтын дээрээс одоо найзаагаа дуучин жимсээ гэдэг үсгийг олж харсан. Их гоё нэг тийм цагаан царайтай нэг гоё. Надаас мэдээж их найз маань нэгч. Тэгээд жимсэгч ийм гоё эмэгтэй байд юм байна да гэж харж байсан байхгүй. Тэгээд тэн дундаас нөгөө нэг би энэ одоо ингээл харьцаад эхлэхлээр чинь гоё зан чанарууд нь ингээл мэддээд эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр зан чанарууд нь ер нь байгаа байдал нь надад маш их таалагдсан. Манай найз ч аюу тийм өөртөө сууртай шүү дээ. Намайг бодвол аюу тийм их гоё бүх зүйлд аюу тийм тайван ханддаг. Тийм өөртөө сууртай байхгүй. Тэгээд тэр нь бол надад их гоё өмөг төшөг болдог байхгүй миний хувьд. Айгуу тийм шулуун шудраг, айгуу шудраг үгтэй тий. Өөрийгөө айгуу сайн илэрхийлж чаддаг юм галзуу охин байсан. Анхнаасаа л тэгж надад айгуу гоё эерэг санагдсан. Тэгэл өдий хүртэл юм надад их үнэнч байж гэж би боддоо штэ. Би ч гэсэн найзтай их үнэнч байсан. Тэгэхээр яг энэ л бит хоёрыг үдий хүртэл бас холбосон байна. Ганцхан найзтай хэлсэн нууцыг хэн нэгнээс би сонсч байгаагүй энэ 20 жилийн хугацаанд. Тийм болохоор бидний нөхөрлөг маш гоё бат бөх олон жилийг одоо ардаа үтсэн байдаг л да. Тэгэл ер нь бол найздаа нэгэндээ итгэж нэгнийгаа маш гоё асар их хүндлэх энэ зүйл дээр л одоо бидний нөхөрлөл тогтож байгаа. Нэг нэгнийхээ одоо бодол санааг их хүндэтгэж явах хэрэгтэй. Найзууд бол учиргүй ингээл зөрөөл зүтгээд авах биш те. За чиний миний бодол юм байна. Гүү тийм биш гүү гэл ингээл хэрэлдээ салчдаг шүү дээ. Бид хоёр бол нэг тэгдэггүй шүү дээ. За окей. За тэгвэл миний бодол юм байна. За хоёул чиний бодлоос одоо бодож байгаагаас энийг насаад минийхаас энийг нэмчи. За окей гэд. Тэгэл нэг үзэл бодлыг нийлдэг үзэл бодлоо ингэ нэгтгэж чаддаг ч юм уу. Тэгээ олон жил нөхөрлөд ирэхээр бас санаа бодлыг болчт юм шиг үлээ шүү дээ. Тэгээ бүх зүйл дээр Чи шал буруу юм асууж байгаа байхгүй хэр галзуу вэ гэж асууж байгаа байхгүй ойлгомжтой байгаа юм чи тэгж хүмүүс ер нь бит хоёр инээднээс л их гоё кафег авдаг юм шиг лээ шүү дээ. Тэг яалчгүй өөр ирэхгүй цаанаасаа тийм тэр шүү дээ. Энийгээ сурчиж тэгэхээр өөр одоо энэ тийм чинь тэгэл энэ дээр хиймрээсэн тавиал явж идэв шүү дээ. Зарим хүмүүс зэмлэн заваа юм. Ер нь инээж байгаа хүнийг муухай байна гэж хэлдэг хүн одоо тий одоо юу гэх юм бэ тий. Инээж байгаа хүнд ууралдаг хүн гэдэг чинь өөрөө жоохон тийм асуудалтай маш стресс өндөртэй яг цохолтой хүн л их байх тий. Түнс инээж л явуулж жаргал үздэй тий. Тэрийг үзээд стрессж байгаа хүмүүс бол одоо яана хэцүү юм да гэж хэлээ. Бит хоёрыг үзээд дагаа инээж ивэл тэр чинь имжлэг шүү. Имчмааш. Ер нь энэ сэдвэр жоох судлаа. Түмэн зээ жимсээ гэхээсээ илүү түмэн жимсээ гэдэг. Түмэн жимс гэдэг үлдсэн шүү дээ. Яалтчгүй шаардлагаар нэг нь хөдөө тоглолтоор явдаг юм уу? Тэ хайн нэг одоо онцгийн шаардлагаар ийшээ тийшээ явах үед л одоо уулзахгүй нь хит хонж байгаа юм л та. Тэрнээс бусад бүх үед манай түрээ дээр гэл эднийдээ байнга очиж хоол идэх найзын гарын хоолыг байнга иддэг. Тэгэл маш гоё одоо тийм юу тиймдээ хүнднийх гоё нэг сайхан чин сэтгэл нөгөө амтагдсан хоол аюу гоё амттай хоол идэх манаас ч аюу гоё одоо юу штэ аюу сайн гэрээ эзэгтэй байхгүй маш сайн гэрээ эзэгтэй. Тэгээ найзынхаа гарын хоолыг идэх их дуртай. Тэгэл тэрнээс бусад бүх үед бол одоо тэгэл ажилтай л биш л хамт л байж идэв. Тий.
тэгэл Манай нөхрөөдөө найзыг үлнэслүүлчих. тийм шүү дээ. Одоо тэгээд хоёулахнаа хэлхэлддэг байсан бол одоо зургуулаа хэлхэлддэг байсан. Долуулаа хэлхэлддэг байсан тийм. Тэр чи 2 жилийн өмнө нөгөө Завхан нутгаараа гэр бүлийнхаа найзуудаараа аялаа явж байхдаа отооны гэр хайрхандаа очиж залбирхдаа хоёулаа хүү хүссэн байхгүй юу? Тэгээ тэр хүсэл маань биелсэн дээ тийм дээрээ. Тэр чи одоо 4 сарын зайтай төрсөн. Тэгээ Жимсээ маань 9 сар төрөөд тэгээ би чи араас нь ингээ 2 сар төрж байгаа байхгүй юу? Одоо ингээд 4 сарын зөрүүтэй боловч нэг 2 аймаа хүрэхээр ялгархгүй болчих штеп. Тий. Тэгээд цуг хүүхдээ салхилуулахаас ахуулаад бүр зөндөө давуу тал зөндөө байгаа штеп. Ер нь бол гоё. Манай хүүхдэрийн хувьд амар давуу тал. Агаагийнхаа багцсан хувцснуудыг авч өмсөж чинь. За тэгээд агаагийнхаа юу хэрглэж ясныг үргэлжлүүл бас хэрглэж гин. Агаагийнхаа хэрглэжсэн юмнуудаас нь аваад энэ амар хөөрхөн штэ. Тэгээд яа тэгэхээр хоёулаа нөө хүү учраас маш хөөрхөн яг одоо агаагийнх нь одоо хэргэлдэг сүү гэх юм уу те памперс за тэгэл өөх ер нь л хүүхдэд хэрэглэгддэг зүйлүүдийг энэ бас дагж яг адилханыг хэрэглэж байна тийм. Миний найз чи одоо анхны ээж те анх ээж болоод ингээд бүр маш олон хүүхдтэй ээж амар туршлагатай байсан шүү дээ. Би бүр гайхаад би одоо 10 жилийн дараа төрж байгаа байхгүй юу? Анхан төрөгч болцоо байгаа шүү дээ. Тэгсэн чи энэ хүн надаас илүү би бүр энэ хүнээс бүр бүх зөвлөгөөгөө авч байгаа гэж бод. 10 жилийн өмнө анхныхаа охиныг төрүүлэхэд нь бас цуг байсан шүү дээ. Ер нь цуг өсгөлдсөн шүү дээ. Гадаадын гоё бичлэгнүүдээс харж байхад ингээ найз хүүхнүүд ингээ хүүхдүүдээ ингээ захаа салхилуулаад яг ингээ явж байгааг хардаг байсан. Хараад ямар гоё ингээл боддог байсан чинь өөрөөсөө одоо яг бусд хүмүүс битэрийг хараа ямар гоё ингэж бодох одоо тийм хэмжээний ингээд хүүхдүүдээ хагарлуулаа явж байгаа гэдэг гоё маш хамаас шаргал. Бид хоёрын хамтарсан тоглолт те 4 сарын 15-нд Монгол бүхэн өргөнд болох гэж байгаа. Тэгээд одоо нэг ясандаа нөхрөлийн аюулгүй гიშгэлэн тэр өдөр ш. Энэ жил чинь нөгөө битээр 20 жил үерхсний найзч нөхрөсний ой гэдэг байгаа шүү дээ тий. Тэр дахиад байгаа байхгүй юу гол нь 25-нд. Тэгээ дээрэс нь яг хүүхдтэй болох хугацаагаа битээр бол мэдээж төлөвлөлт одоо яг төлөвлөжсэн боловч цаг хугацаа нь яг ингээд хүүхдүүд маань ингээ гараад яг энэ үед таарчлаа л да. Тэгээ хүмүүс яг хоёр талаар л ингэж битээрийг бас дүгнж явах шиг байна. Ямар зарим хүмүүс нь одоо хүмүүс чи ерөнхийдөө ирэх штэ ихэнх нь. Яста нэг налах биетэй мөртлөөс үнэхээр дайчин мундаг юм аа таяр гэж маш олон хүн битээр гоё урам өгж байгаа боловч хажуугаар нь бас ямар шуналтай. Яа ийм жоохон өвчтэй ээж яасан ч тоглолт их дуртай яа гэж өгч байна л юм биччихлээ. Тэгээ яах. Тэр нь бол нэг тийм сонир биш үү. Одоо сурчиж дээ. Тэр нэг сонир биш хүний хийснээр байна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь энэ жилийн маань битээр 20 жил гоё нөхөрснээ гэж байгаа хийж байгаа болохоор тэрэндээ зориулж ингээд тоглолтоо яалтчгүй ингээд төлөвлөсөн л доо. Тэгээд одоо ирж байгаа цаг гэж үнэхээр сайхан. Тэгээд хавар цагт гоё тоглолтоо хоёлаа хий даа гэж төлөвлөл. Ярилцж байгаад нөхрөөдтэй хэлсэн л дээ тэгсэн чинь хоёлаа бүр ямар ч асуудалгүй ястаа арыг чинь баттаа гэд бид хоёр хүүхдээс асуудалгүй харин та ярьстай чаднаа тий бид хоёр бүх өстө байгаа бүх чадлаараа дэмжээд хоёр гэр юу одоо гэр орны чинь асуудал ерөөсөө битээ санаа зов тоглолтондоо л анхаар гэд тэгэл бид хоёр нэг хөхөөлөд өгчих тэгэл болоодсэн. Ер нь бол тэгэл хоёр нөхөр маань бурцсан шүү дээ тий. Тэгээ бид хоёр ч тэгээ сайхан арыг бол үнэхээр бат дааж ин маа нөхрөөд тэгээд бид хоёрын тоглолтын арын албанд ч хүртэл байж гин тэгээд хүүхдийн маань мэдээж ээж нар маань ах эгч нар маань харж өгч байгаа. Мэдээж гэр бүлийнхэн маань бүгд тусалж байгаа. Тэгээ нэг айхтар хүндрэл тийм асуудал гарахгүй байгаа шүү дээ. Тий. Нэрээ ядарчихгүй байгаа. Тэгээ нөгөө өөрсдөө чинь нэг тийм эрч хүчтэй хүмүүс болохоор чинь тэгээ цаанаасаа ядрах үзүүл гарсан ч гэсэн тэгээ хүүхдүүдэд харж эрч хүч аваад тэгэл ингээл одоо бүх ажлаа амжуулж байна да нэрээ.
Ялч ингэ бодглохоор бас яана нэрээ бас хоёулаа гарууд юм аа гэд баг одоо тоглолт нилээн дөгцөө хойно тийм бодлоо орж ирж байна. Ямар амар зориг вэ те гэж. Тэг ажлынхаа 80% нугалсны хойно тийм бодлоо орж ирж байна шүү дээ. Уржигтар миний ингээл нүдний ухрахаар өвдөөл ингээл нэг толгой эргээд байгаа юм шиг нэг сонирн болоод хондог байхгүй. Тэгээд өглөө нь шууд ингээл видео колоор ярьж байгаа байхгүй. Тэгээд би өглөө нэг сонир ингээд видео хоёлоо хүмсгэн нэг зангидсан. Яасан чи яасан? Би бас чин зүрх өвдөр нойр мотонлоо гэж жимсэд гэдэг. Өө би ч бас нүдний ухрахаар батгаад жоохон даралт маралт унаад байгаа шиг. Тэгээ яриад эхлэндээ амар хоёул ингэж ижсэн яриан дундаас энийгээл тэгээ зүгээр болчихж байгаа Төгсгөл рүү зүг зүгээр. Яг одоо яалтчгүй аргагүй штэ тий. Ингээд одоо хүмүүс нэг 2 цагийн тоглолт үзэл ингээл амар гоё тоглолт үзэж байгаа юм шиг. Тэр 2 цагийн тоглолтыг чи ирэх гэж бурхан минь ямар их одоо юм болдог гэж маш их одоо ирч хүч одоо шаарддаг байхгүй хүмүүс дээрээс нь ингээ маш их хөдөлмөр шаарддаг. Тэгэл одоо энэ олон хүнд чинь сайхан тоглолтыг үзүүлэх гэж хэвээр өдөр шөнөгүй мэрэж сайхан тоглолтыг үзүүлдэг болохоор жоохон ядрал байлгүй яхаа. Тэгээ мэдээж хоёулаа цоглог нь айчгав дээ цаанаа тийш. Тийм учраас тэгээд би энийхээ ирч хүчээр зинэглэгдээл тэгэл явж ин да. Одоо л ингээл нойр үсгээл хавар болоод байгаа чи унтах юмсан гээ. Нэг сайхан буудлах гэж байгаа уцаас алж байгаа унтах юмсан. Нам унтахсан. Дааж тэгээд чадахгүй л тий. Чадахгүй. Тэрнээсээс юм байна. Ямар санда манай нөхөр тэгсэн хараа чи нөгөө өрөөнд ороод унтчихаа. Хүүтээр асуудалгүй унтчих штэ гэдэг. Тэгэл их унтахгүй штэ угаасаа тэрнээсээ юм. Тэгсээс хажууд нь зүгээр хагас ус ч гэсэн сэрээд унтчихсан дээр. Бүр нойрг болчихсон. Бүр нойрг болчихсон. Нөхрүүд аягүй чухал. Амар чухал. Одоо дөнгөж нэлэх хөвгттэй болсон ээж нарт бол хажуудаа хайрны ижлийн хайр халамж гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна л дээ. Тийм. Тэгэхээр одоо ирчүүд минь те үзэж байгаа бол эхнэр нь жирэмсэн те нэлэх маматаа бол нэг тэрврээд хүрүүлж байлуу хайр навъя гэдэг нэг ганц хитл зүгээр нар мандж байгаа юм шиг баярлдаг байхгүй юу? Амар эмзэг мэдэн шүү. Амар эмзэг үед нь тэгэл амар гоё жижигхэн ч гэсэн халамж бас та үнэхээр одоо тийм эмзэг байгаа үед нь эмхтэй үнэг бол сепитл нь босгож ирдэг байхгүй юу? Ирчүүдтэй хандж ирэхдээ эхнэрүүдээ тэгээд гоё хайрлж халамжилж байгаараа гэж хэлсэн. Сайн ойлгоорой гэж. Миний найз чинь айлын нэг ганцхан хүн байхгүй юу? Тэгээд өнөөдөр бас ах дүүнраа ээжигээ хүүхдүүдээ бас ихтэй мундаг авч явж байсан. Тэгээ одоо их сайн хантай учирсан. Тэгээд манай Бацар их сайн залуу. Тэгээ сайн хантай учирсан болохоор би найзтай их баярлаад байгаа шүү. Тий. Би ч гэсэн сайн хантай учирсан. Тэгээд бид хоёроос их азтай гэж боддог шүү. Тий. Эмэгтэй хүний хамгийн чухал зүйл бол хань тий. Тэгээ сайн хантайгийн хүчинд одоо бид хоёр дөнгөж төрөөд удаагүй энэ том тоглолтыг төлөвлөсөн. Тэгээ одоо тоглолтынхоо яг 80% дээр явж байна. Маш сайхан амжилттай явж байна. Сайхан ханууд маань хойно одоо ар гэрч санаа зовхгүйгээр бат ар дааж байгаа. Тэгээд энэ дашрамдаас хоёр нөхрүүддээ маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Дээрийн хувьд бол одоо тэгэл нөгөө эрүү өвдгөө нийлтэл эмгэн болтлоо л найзалж явна гэсэн андгаа тангарахтай өр хүүхдүүдээ ч гэсэн маш гоё ойр дотн төрсэн ах дүү шиг те нөхөрлүүлнэ гэж нөхөрлүүлнэ гэсэн тийм одоо мөрөөдөлтөй явдیں۔ Биелэндээ те. Одоо энэ контентынхаа төгсгөлд бас гоо сэтгэлийн үнүүдээ хэлэх хэрэгтэй баха те. Энэ сайхан нэвтрүүлэгт дээр бас анхны зочд болж орсондоо маш их баяртай байна. Гоё одоо контент эхлүүлж байгаа та нарт бас баярлалаа. Тэгээ би найздаа миний найз болж энэ дэлхийд над дээр ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд чамгүйгээр би одоо найзгүйгээрээ ямар ч зүйлээ төсөөлөхдөө надад айгу утгагүй байдаг. Тэгэхээр миний нэг орон зай болж намайг нөхөж явдаг. Миний бас үнэнч хайртай найздаа 20 жилийн баярын мэндийг хүргэе. 20 жил хөөрхөн үнэнч байсан найздаа хайртай шүү. Баярлалаа. Улам илүү гялцаарай. За тэгээд энэ гоё болцоонд өрсөн танаас сайтын хамт олон баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилтыг хүсье.